За механикийн бодлогод. Өмнөх хичээл дээр энэ бодлогыг нэг үзээд тэгээд дутуу тайлбарлаа. За дараагийн хичээл дээр яг бүрэн ярих гэ тэгээ орхисон тийм ээ. За тэгэхээр энэ байгаа. Энэ нэгэн жижиг биеийг хэвтэй чиглэлтэй 30 градусын үнцэг үүсгэсэн налуу өөд B0 тэнцүү 2 м/сек хурд өгөнд түлхэхэд үргэлтгүйгээр давших хөдөлгөөн хийв. За өгөгдсөн нь хүндийн хүчний хурдтгал байгаа 10 м/сек квадрат. За тэгвэл бидний олох зүйл юу вэ гэхээр Ад нь B H метрийн өндөрт гарнаа гэсэн. Бэд нь хөдөлгөөний хурдтгал нь ийм м/сек квадрат байна. Сид нь дээш зогслоо явах хугацаа ийм байна. Эргэж байрандаа ирэх хурд ийм байна. За ийм динамикийн бодлогыг бодлоход хамгийн чухал нь хүчийг проекцлох байгаа. Тэгэхээр энэ B эндээс энэ налуу өөд энэ B-г ингээд түлхсэн. Тэр хөдөлгөөний чиглэл хаашаа байх вэ гэхээр дээшээ байна. За би ингэчээ. За тэгэхээр хөдөлгөөний чиглэл дээшээ байна. За тэгэхээр яах вэ гэхээр хүчээ проекцлох. Ерөөсөө л хамгийн чухал динамикийн бодлого бол хүч проекцлох байдаг. За ингээд хөдөлгөөний дагуу x тэнглэг түүнд перпендикуляр y тэнглэгээ авчихъя. За тэгэхээр би хаашаа хөдлөх вэ гэхээр x тэнглэгийн дагуу хөдлөнө. За энэ бид ямар хүч үйлчлэх вэ? За одоогоор биднэрт энэ x доош чиглэсэн mg буюу хүндийн хүч үйлчлэн тийм үү? За мэдээж реакцийн хүч үйлчлэн. Гэхдээ бид нэр энэ хөдөлгөөний дагуу энэ хүчийг сонирхож байгаа учраас реакцийн хүчийг би бол зурсангүй. За тэгэхээр одоо mg хүч проекцлээ. mg хүч болохоор x тэнхлэгийн дагууч биш, y тэнхлэгийн дагууч биш вэ, тийм үү? Тэгэхээр одоо mg хүчийг проекцлээ. За ингээд яг ингээд ийм тэгш өнцөгт ингэсэн тэгш өнцөгт гурвалжин байгуулж болно. Тэгэхээр энэ гурвалжин хоёр төсөөтэй чанараар энэ өнцөг 30 градус болж болно. Эсвэл ийм гурвалжин байгуулчих болно, тийм ээ. Тэгэхээр энэ өнцөг яг 30 градус болж болно. За тэгэхээр нөгөө синус косинусын теорем бичгээр y тэнхлэгийн дагуу mg синус альфа x тэнхлэгийн би энийг андуурчиж тийм үү? Энэ дээр харъя. Аль нь юу нь болохоор косинус альфа байна гэсэн үг тийм үү? Косинус альфа байна шүү дээ. За тэгээ хөдөлгөөний дагуу синус нь энэ дээр засъя да. Хөдөлгөөний дагуу синус нь ийшээ юу ах вэ? Косинус нь байна гэсэн үг тийм үү? За equation руугаа ороод ойлонгийн ингээд. Тэгэхээр одоо энэ зургаад дахиад энэ зургийг дахиад яах вэ гэхээр за ингээд орхичи дараа нь болохгүй дараа нь засъя. За ингээд яах вэ гэхээр хүчээ mg гэсэн хүчээ проекцлсан байгаа. Проекцлжээ. За одоо бодлолтоо хийж эхлэе. За тэгэхээр нэгдүгээрт бид нэр өндрийг олох байгаа. За өндрийг яаж олох вэ гэхээр энерги хадгалагдах хуулиасаа олъё. Кинетик энерги анх хөдөлсөн үеийн кинетик энерги өндөрт очих үеийн потенциал энергитэй тэнцвүүгээд кинетик энерги потенциал энерги хоёроо тэнцвүүлээ. Тэгэхээр эндээс m-үд нь хураагдчихна, масс нь хураагдана. Тэгэхээр эндээс a шиг болохоор b0-ийн квадратыг хуваах нь 2g гээд тоо утгаа орлуулад 2 м/сек квадратыг хуваах нь 2-ыг үржих нь 10 м/сек квадрат гээд тэгээд яах вэ? Нөгөө 0.2 буюу A0 B нь 2 гэж ингэж гарч байгаа. За одоо Б-д нь бид нэр хурцтгал олох байсан. За одоо нөгөө зураг руугаа эргэж ороод ярив. Тэгэхээр
зураг руугаа эргэж ороод ярихаар энэ хөдөлгөөн хаашаа чиглэж байна вэ гэхээр хөдөлгөөн энэ X тэнхлэгийн дагуу чиглэж байгаа. Тэгвэл бид нар аль хүчийг авч үзэх вэ гэхээр mg хүчний X тэнхлэгийн дагуух проекцийг авч үзнэ. За тэгвэл хөдөлгөөний дагуу байгаа хурдтгал олгож байгаа хүч нь аль вэ гэхээр mg синус альфа. За тэгвэл одоо бид нар яана гэсэн үг үү гэхээр ma буюу хурдтгал олгож байгаа хүч маань mg синус альфатай тэнцүү. Эндээс m-д хураагдлаа, a нь юу болох нь вэ? G синус альфа гэд ингээд тоо утгаа орлуулъя 10 м/сек квадратыг үржих нь 2-1 гэд 5 м/сек квадрат. За син 5 гарнаа. За дараа нь хурд хугацааг болох байсан. За тэгвэл хурдныхаа тэгшгэлийг биччихье. B тэнцүү B0 дээр нэмэх нь AT гэж байгаа. За хурдны тэгшгэлийг бичлээ. За эндээс А-га олох юм бол юу болох нь вэ гэхээр B-гээс асах нь B0 хуваахантай. За энэ болохоор яг нөгөө анхны хурдаараа яваад байгаа учраас яг уу B нь адилхан тийм үү? За тэгэхээр B0 хурдаараа явна гэж үзээд эндээс Т-гээ олох юм бол B0-ыг хуваах нь А буюу 2 м/сек хуваах нь 5 м/сек квадрат гээд 0.4 секунд гарч байгаа. За тэгэхээр D-ийн 0, E-ийн 4 байх байсан юм байна. За дараа нь нөгөө өндөрт гарах хурдыг ол гэсэн. За тэгэхээр энэ үргэлтгүү явж байгаа учраас яг уу анхны хурд саарахгүй анхны хурдаараа явах юм. За тэгэхээр ерөөсөө л энэ бодлого ийм бичиж тэмдэглэх үү яах вэ? Юу гэж бодож байна? Яаж явах вэ? За гол нь л ерөөсөө юу байх вэ? Юу нэ? Дараад нь нөгөө цагийн цагааг ашиг хансаад ойлгох гэж ирсэн. Юу нэ дахиад хэлдэ. Сонссонгүй. Одоо нөгөө бичгээр бүх талбан чи өөр хугацаанд бичээд жоохон цаг алдчихад just яриад явсан дээр байна. За. Дараад нь тэгээд жилийн хадгалыг хамтаад өөрсдөө ойлгоод үзчихлээ. За энэ бодлого дээр тэгэхээр ерөөсөө ийм хүчний динамикийн бодлого хамгийн гол нь хүчээ яг зөв проекцлох асуудал байгаа. За дараагийн бодлого руу ороо. За энэ өнгөрсөн жилийн бодлого. Өнгөрсөн жил ийм бодлого ирсэн. Нэг асуулт өгөөд тэндээсээ олон даалгавар гүйцэтгэх ийм асуулт байсан. За энэ 5 кг масстай биеийн хурд хугацааны хамаарлын график өгдөг гэж байгаа. За тэгвэл нэгдүгээрт одоо энэ байна. Нэг ийм график өгсөн. Хурд ийшээ X тэнхлэгийн дагуу хугацаа, Y тэнхлэгийн дагуу хурд өгсөн. За ингээ тэгвэл графикийг ашиглаад нийт хугацаанд дах дундаж хурдыг олно гэж байна. За дундаж хурдыг олъё. Дундаж хурд гэдэг бол нийт явсан замыг нийт хугацаанд харьцуулсан харьцаа байдаг. За тэгэхээр одоо бид нэр графикаасаа замаа олъё. За тэгэхээр зам гэдэг чинь хурд хугацааны хамаарлын графикаас замыг олох юм бол энэ шулуунаар хязгаарлагдсан дүрсийн талбай. Тэгэхээр бид нар одоо яах вэ? Энэ талбайг олно гэсэн үг. За тэгэхээр талбайг олохын тулд хэлбэрчлээд одоо ингээд 2 хүртэл хугацааны 2 секунд хүртэлх энэ хэсэг мужийг нэг болгоод авчийн. B хүртэл нэг болгоод авчийн. Дараа нь B-гээс C хүртэлх энэ тэгш үзэгтийг нэг болгоод авчийн. Дараа нь C-гээс D хүртэлх энэ гурвалжинг нэг болгоод авчийн. За тэгэхээр яг одоо бодолтой хийж эхлэе. За энд S1 буюу энэ дүрсийн талбайг олъё. За тэгэхээр энд нэг гурвалжин байна. Энэ A, B гээд энд яг энэ гурвалжин. За энэ гурвалжины талбай дараа нь энэ тэгш өнцгтийн талбай байна. За тэгэхээр энэ хэсгийн
талбай болохоор тэгш үнцэгтийн талбай гурвалжны талбай хоёрын нийлбэр болж байгаа. Тэгэхээр тэгш үнцэгтийн талбай 2-ыг үржих нь 2. За дараа нь юу? Тэгш үнцэгт тийм үү? За квадрат юм байна тийм үү? 2 2 тий. За тэгээд энэ юу вэ? Энэ дээдлийн гурвалжны талбай. За 6 м. Одоо энэ юу вэ? 4 ийшээ 1 2 байна уу те? Ийшээ хэд байна? 4 байна. За тэгэхээр 2 4-ийн 8 гэдэг шүнцэгтийн талбай. За энд 1 ийшээ 4. 4 1 гэсэн талтай гурвалжны талбай. За ингээд энэ доор сайн харагдахгүй байх шүү. Энэ 4-ийг хуваах нь 1, 4-ийг үржих нь 1 хуваах нь 2 тийм үү? За ингээ 2 м гээд ингээ гараад ирж байгаа. За одоо талбайнуудаа хооронд нь нэмээ. S1, S2, S3 гэсэн талбайнуудаа хооронд нь нэмчи. За тэгэхээр 6 м, 8 м, 2 м гээд энэ талбай буюу нийт явсан зам 16 м гарч байгаа. За бидний даалгавар чинь дундаж портыг болно. За тэгэхээр нийт явсан зам 16 м. За хугацаа хэд вэ? Графикаас харахаар 5 секунд. Ингээд 16 м-ийг 5 секундэд хуваахаар 3.2 м гэж гарч байгаа. За тэгэхээр дундаж хурдан ингээ болчихж байгаа. Энэ яг өмнөх 7 хоногийн даалгавар бас нэг иймэрхүү байсан да тий. Тэр чинь яг энэний 22 оны даалгавар байсан. Ер нь сүүлийн үед дандаа нэг иймэрхүү бодлогонууд ирээд ах шиг байна. За дараагийнх нь дахиад энэ графика ашиглах даалгавар байгаа. 5 кг мастай биеийн хурд хугацааны хамаарлын график өгөгдөв. А, Б хэсэгт гаргалзах биеийн хөдөлгөөний тэгшдэглийг олно уу гэж байна. За тэгэхээр яг хуу дахиад нөгөө графика ашиглана. За хөдөлгөөний тэгшдэл ямар хэлбэртэй байх вэ гэж байна тийм үү? За тэгэхээр энэ за хөдөлгөөний тэгшдэл ийм хэлбэртэй байдаг тийм үү? B0 Т дээр нэмэх нь АТ квадратыг хувааханд 2. За ингээд графикаас харъя. Графикаас харах юм бол B0 нь хэдүү? Энэ тэгшдэглэлдээ орлуулна тийм үү? Тэгэхээр B0 Т гэж байна. B0 чинь одоо эндээс харахаар бидний А, Б хэсэгт гаргалзах гэж байгаа. Тэгэхээр зөвхөн бид нар яг энэ хэсгээ сонирхно шүү дээ. Тэгэхээр энэ А, Б хэсэгт анхны хурд хэд вэ? 2 байна тийм үү? За 2. B0 нь 2 м/сек гарчиж байгаа. За Т нь хэдүүлээ? 2 уу? Тийм бид нар нөгөө тэгштгэл бичих учраас Т-гээ энэ хэлбэрээр нь авах юм байна тийм үү энд. За тэгээд А нь хэдвэ гэхээр хэдүүлээ одоо А-гаа олъё. Хурдтгалаа олъё. Хурд хэд вэ? Хурдтгал гэдэг бол хурдны өөрчлөлт байна. За эцсийн хурд 4, эхний хурд 2 гэдэг чинь 4-өөс хасах нь 2, хуваах нь 2 гээд нөгөө хугацаа нь хэд вэ? 2 гээд тэгэхээр яг уу 1 м/сек квадрат. За ингээд тэгшдэглэлдээ орлуулахаар B0 нь 2. За Т А нь хэд вэ? 1. За тэгээд Т-гийн квадрат тэгээд энд 2 гэдэг чинь 2-1 буюу 0.5 гарчиж байгаа. За тэгэхээр энэ Е хариулт зөв байх нь шүү дээ. 2 Т дээр нэмэх нь 0.5. За ийм. За ингээд за 2 дугаар даалгавар нь энэ байсан. За 3 дугаар даалгавар руу оръё. За дахиад энэ графикасаа бодолтгийн тэгэхээр CD хэсэгт бид үйлчлэх хүчийг олгож байгаа. Одоо бид нар аль хэсэг вэ? CD юу? За 3 дахь олчлоо. За одоо CD хэсэгт бид үйлчлэх хүч гин. Одоо бид нар аль хэсгийг сонирхох вэ гэхээр CD.
За хүч гэдэг бол биеийн массыг хурдаар үржүүлсэн үржүр байгаа. Массыг хурдаар үржүүлсэн үржүр. За масс өгөгдсөн шүү дээ анханасаа 5 кг. Биднэрт одоо юу хэрэгтэй? Хурдтгал би түрүү буруу хэлжлээ. Хүч гэдэг бол биеийн массыг хурдтгалаар үржүүлсэн үржүр байгаа. За масс өгөгдсөн 5 кг гээд одоо бид нар юу олох хэрэгтэй вэ гэхээр хурдтгалаа олох хэрэгтэй. CD хэсэгдэх хурдтгалыг олно. За тэгэхээр яасан бэ гэхээр 4 м/с тэг болж буурсан. За тэгэхээр яг хурдтгал нь эцсийн хурдаас эхний хурдыг хасаад энд хооронд явсан хугацаанд харьцуулна. Тэгэхээр хугацаа 1 секунд гэхээр хасах 4 м/с квадрат. За яагаад хасах гарч байгаа гэхээр нөгөө хурд буурч байгаа. За хурдтгал болохоор юу вэ гэхээр нөгөө вектор хэмжигдэхүүн байгаа шүү дээ бас. За тийм учраас бид нар яг хүчийг олохдоо хүчний тоон утгыг олохдоо модуль авчиж байгаа. 4 м/с квадратынхаа модулыг аваад 20 ньютон гэж гарч байгаа. 20 ньютон ингээ гарчиж байгаа. За дараагийн даалгавар руу оръё. Одоо BC хэсэгт хөдөлгөөний тоо хэмжээ ямар байх вэ гэж байна. За BC гэхээр энэ хэсэг байна. За жигт хурдтай явсан хэсэг байна, тийм үү? Жигт хурдтай явсан хэсэг байна. За хөдөлгөөний тоо хэмжээ буюу импульс гэд бид нар өмнөх хичээл дээр бодсон. Импульс гэрдэг бол хурдыг масс хурдны үржүр. Импульс болохоор чиглэлтэй вектор хэмжигдэхүүн гэсэн тийм ээ. За тэгтээ одоо бид нар бол зөвхөн тоо отго болох гэж байгаа шүү дээ. За тэгвэл яг энэ үеийн хурд бол тогтмол шүү дээ тийм ээ 4 м/с. За ингээд масс өгөгдсөн 5 кг гээд за тэгэхээр яг импульс нь 20 кг м/с гээд одоо D хариултыг дугуулах нэ. За тэгэхээр ийм бодлого ирвэл ингэж бодно гэсэн үг. За цаашаа явъя да. За одоо хүчний момент гэдэг нэг юм ойлголт байгаа. Биеийг эргүүлэх үйлчлэлийг хүчний моментоор тодорхойлно. Эргэлтийн тэнхлэгээс татсан радиус векторыг хүчээр вектор үржүүлсэнийг хүчний момент гэж нэгэж байна. За энд нэг ийм ялгаа гарч байгаа шүү. Ер нь нөгөө нэг англи номнуудаас ингээд зураг авдаг ч юм уу томьёо харахаар дандаа хүчний моментыг энэ 5-гаар тэмдэглэсэн байгаа. Тэгэхээр ерөөсөө л эргэлтийн тэнхлэгээс татсан радиус векторыг яасан байх нь хүчээр нь вектор үржүүлсэн энэ үржүр байгаа. Одоо энэ эргэлтэн дээр тийм үү ингээд яг нь эргүүлж जैन. За тэгэхээр ер нь энэ бид нар болохоор хүчний моментийг m үсгээр тэмдэглээ сурчсан байгаа. M үсгээр. За энэ ялгааг нэг хараа. За тэгэхээр ерөөсөө яг нь хүчний момент вектор хэмжигдэхүүн, радиус вектор, хүч хоёрын вектор үржүүр. Ийм хэрэгстэй байхаар яддаг вектор үржүүр гэж үздэг штэ. За тэгвэл одоо тоо утгыг авъя. Модулаа авахар RF синус P буюу энэ хоёр векторын хоорондох үнцгийн синус хэрэгтэй биднэрт. За энэ дээр харагдаж байна. Синус хоорондох үнцгийн синус нь энэ R F гэсэн хоёр вектор. За энэ юу ах нь M нь. За бидний тэмдэглэгээр. За тэгвэл энд R-ийг синус P-гээр үржүүлсэнийг L гэж тэмдэглээд энэ R-ийг одоо энд нэг тэгшүүнцэгт гурвалж үүсэж байгаа харагдаж байна. Тэгэхээр эндээ синусийн харьцаа бичээд L-ийг олъё. Тэгвэл энэ R-ийг синус P-гээр үржүүлсэнийг хүчний мөр гэж нэрлэдэг. За тэгээд яг нь вектор үржүүрийн дүрмээр хүчний момент нь R ба F векторуудад перпендикуляраар R-с F хүчний вектор руу эргэх бага өнцгийн хувьд зөв шургийн давших чиглэл чиглэнэ гэж байна. За тэмдэглээ яаж авдаг вэ гэхээр нөгөө F хүч нь цагийн зүүнний дагуу эргэлттэй байх юм бол m буюу хүчний моментоо сөрөг тэмдэгтэйгээр авна. F хүч нь цагийн зүүнний эсрэг эргэлттэй байх юм бол m импульсийн моментоо эерэг тэмдэгтэйгээр авна.
За тэгэхээр одоо нөгөө хитүүлээ жишээ бодлого бодъё хүчний момент. За энд нэг юм бодлого байсан. Хөшөөргийн энэ зөв харгалзуулна уу гэж байна. Хөшөөргийн тэнцвэрийн нөхцөл, туудсан дамжуулгаар моментийг хожих нөхцөл, бие эргэх хөдөлгөөн хийхгүй байх моментийн нөхцөл гэж байна. За хөшөөргийн тэнцвэрийн нөхцөл. Хөшөөрг тийм үү? За хөшөөргийг бид нар мэдэн шүү дээ. Ачааг өргөх зорилттой. За тэгэхээр тэр аль байх нь энэ байна. Хүчний моментууд нь тэнцүү гэж. За дараа нь тууцан дамжуулгаар хүчний моментийг хожих нөхцөл. Тууцан дамжуулга гэдэг нэг юм хоёр юм том жижиг хоёр дугуй нэг R2 гэсэн радиустай дугуйгаар яг нөгөө ачааг эргүүлдэг тийм төхөөрөмж байгаа. За тэгэхээр энэ байх нь. За би эргэх хөдөлгөөн хийхгүй байх моментийн нөхцөл. Тэгэхээр хүчний момент нөгөө эргэлтийн үед үүсдэг гэсэн шүү дээ. Тэгэхээр яг эргэх хөдөлгөөн хийхгүй учраас хүчний момент нь тэгтээ тэнцүү байх ёстой гэдэг энэ нөхцөл гарч ирж байгаа. За одоо яг энэ хүчний моментийг оролцуулсан бодлого бодъё. За зурагт өгөгдсөн дараах байрлалд ундаг дугуйн дөрвөөнд үйлчлэх хүчний моментуудын хэмжээг жишнүү. Дөрвөөнд үйлчлэх хүчний хэмжээ ижил гэж. За ингээд энэ хариултууд нь A, B, C, D, E гэд хариултууд байна. За тэгэхээр энд хэдүүлээ ингээ F байна тийм үү? За хүч энд болохоор яасан бэ? Хүч нөгөө радиус вектор 2 нэг тэнхлэхийн дагуу оршиж байна. Энэ тэгэхээр эргэхгүй тийм ээ. За тэгвэл альфа үнцэг. За түрүүний энэ дээр за энэ уг нь би нөгөө томьёон дээр синус пи гэж үчичээд өөрөө энд альфа гэж тэмдэглэсэн байна шүү. За энийг та нар өөрсдөө засчаараа. За тэгэхээр яг уу энд болохоор хүчний момент үүсэхгүй байна тийм үү? За энэ болохоор энд эргэлтийн тэнхлэг хүч хоёрын хоорондох үнцэг аль вэ? Альфа. За энд болохоор энэ R буюу R эргэлтийн тэнхлэг хүч хоёрын хоорондох үнцэг хэд вэ? 90 градус байна. За тэгэхээр одоо энэ томьёонд орлуулчих. M тэнцүү RF синус за энэ альфа биш юу? P биш альфа байгаа шүү. За би ингээд тэмдэглэж. За тэгэхээр энд хэдүүлээ бодолтой хий. За синус 90 градуст 1 байдаг тийм үү? Тэгэхээр энд бол хүчний момент хамгийн их утга авах нь шүү. Энэ үед яг үн чинь эргэн те доош нь хүчээр дарахаар эргэж эхэлнэ. За дараа нь яг би энэ болохоор энийг F хүчээр доошоо дарахаар энэ альфа үнцэг бол хэд ч байсан болно. Гэхдээ тодорхой нэг үнцэг үүсгэсэн байгаа учраас энэ доошоогоо эргэнэ. За энэ бол хүчний момент дунд зэргийн утгатай. За энд баг тийм үү? Энд бол баг эргэхгүй нь байх нь шүү дээ тийм ээ. За тэгэхээр аль хариулт зөв байх нь вэ? Энэ хамгийн баг, B нь одоо дунд, C нь хамгийн их байна. Тэгэхээр энэ хариулт зөв байх нэ. За. Тэгэхээр энэ хариулт зөв байх. Дахиад хүчний моменттой дахиад бодлого бодъё. Зурагт үзүүлсэн хөшүүргийг тэнцвэртэй байлгахын тулд ямар F хүчээр үйлчлэх вэ гэж байна. За ийм хөшүүрэг хүчний моментийг энэ хөшүүрэг дээр боддог. За тэгэхээр энд хідэн хүчний момент байна вэ? Тэгэхээр хэд байна? 3 ачааны хувьд 1 2 3. За тэгээд энд тулгуурт ямар хүч үйлчлэх вэ гэхээр mg хүч үйлчлэн энэ n буюу реакцийн хүч үйлчлэн. За тэгвэл одоо хүчний моментийг бичиж. За эргэлдэхгүй байвал түрүүний нөгөө асуулт шиг тий эргэлдэхгүй байвал хүчний моментуудын нийлбэр нь тэгтээ тэнцүү. За энэ нөхцлөө биччихье. За тэгэхээр яах нь нөгөө хүчний моментийн томьёо маань энэ байгаа. За ингээд эргэлдэхгүй учраас энэ 5
хүчний моментийн нийлбэр тавуулаа тэг гэсэн үг. За тэгэхээр одоо энд ялгая. За энд нэг энэ хоёр M2 хүчний момент бол юу? Эргэлт тэгтэй тэнцүү тийм үү? Энэ хоёр тэгтэй тэнцүү шүү дээ. Яагаад гэвэл ингээд тулгуурчилж байгаа. За тэгэхээр одоо би тэнцвэртэй байхын тулд яах ёстой вэ гэхээр энэ M1, M2, M3 гэсэн энэ гурван хүчний моментийн нийлбэр тэгтэй тэнцүү байх ёстой. За тэгэхээр яах вэ? X-ийг үржих нь F гэж байна тий. Энд нэг нэгж зайд гэд үзчихье. Нэг X тийм үү? Үл мэдгэдгээ X гэд үзчихье. Нэг X-ийг үржих нь F. За дараа нь яах нь вэ? Энэ болохоор хэд вэ? 2 ньютон ачааны зайг авъя. Тэгэхээр энд 2x байна уу? 2x-ийг үржих нь 2 ньютон. За 1 ньютон хүчний эргэлтийн тэнхлэгээс ачаа хүртэлх зайг авахаар 5 байна уу? Биш 6 юм уу? 1 2 3 4 5 6. Тийм 6x-ийг үржих нь 1 ньютон. Тэгэхээр эдгээр чинь бүгдээрээ яах вэ? Эсрэг чиглэн тийм үү? За тэгэхээр энэ F хүч яах вэ? Ийшээ чиглэхэд энэ хоёр нь эсрэг чиглэн тийм үү? За тэгэхээр энэ хоёр M2, M3 нь хасах тэмдэгтэй байгаа. За ингээд энэ хүчөө бодохоор хэд X-ийг үржих нь F нь энэ хасах 2x тэ хасах 6x-тэй хэсгээ яг хөө тэнцвэргүй тэмдгийн баруун гар талд гаргачих. Тэгэхээр хэд болж байна? 10 ньютон үржих нь x болж байгаа. За одоо x-үүд нь хураагдчихэ. Эндээс F нь 10 ньютон. За энийг бол ер нь одоо 10 жилийн хүүхдүүд маань зүгээр ингээд нөгөө хөшөөргийн дүрм бичээд маш хэлбархан бодчихдөг шүү дээ. Тэгэхдээ цаанаа бол энэ юу байдаг вэ гэхээр хүчний моментийг ингэж бичиж өгөх хэрэгтэй байдаг шүү. За дараа нь дахиад нэг жишээ бодлого харъя. Зурагт үзүүлсэн хөшүүргийг тэнцвэртэй байлгахын тулд ямар F хүчээр үйлчлэх вэ гэж байна. За энэ хоёр бол хоёулаа яг 21, 22, 23 онд хоёулаа орж ирсэн бодлогууд. Тэгэхээр ийм хүчний моменттэй хөшүүрэгтэй бодлогууд нэлээд орж ирдэг санагдсан. За тэгэхээр яг уу бид нар хүчний моменттэй ороод түрүүний хичгээ бичиж болно. За хэлбэрчлээд яг уу тэнцвэртэй байхын тулд хүчний момент нь тэгтэй тэнцүү гэж бичээд яг түрүүний хичгээ бичиж болно. Гэхдээ яг уу зөвхөн өмнөх бодлогынхаа адилаар шууд эргэлтийн тэнхлэгээ оруулаад биччихье. Тэгэхээр энэ хоёр хүчний момент аль энэ хүчний моменттэй тэнцүү гэд бичнэ гэсэн үг те хөшүүргийн нөхцлөөр. За тэгэхээр энэ юу гэж байна? 5x-ийг үржих нь 1 2 3 4 5 5x зайд байгаа. 5 нэгж зайд байгаа гэсэн үг. X бол хэд ч үж болно шүү дээ бид нар мэдэхгүй. 5x-ийг үржих нь 500 ньютон. За нэмэх нь энэ 2x-ийг үржих нь 1000 ньютон. За тэнцвэртэй байхын тулд яг уу энэ хэсгийн хүчний моменттэй тэнцүү. Тэгэхээр энд юу гэсэн үг вэ? 2x-ийг үржих нь F. За бид нар F-ийг олох гэж байгаа. За тэгэхээр энэ нийлээд хэд вэ? 2500 2000 гэдэг чинь 4500 ньютоныг үржих нь x. Энэ хэсэгт F-ийг үржих нь 2x үлдлээ. X-үүд нь хураагдлаа. Тэгэхээр хэд болж чинь? F нь 2250 ньютон. За ингэж хүчний момент эргэлдэхгүй тэнцвэртэй байхын тулд хүчний моментууд нь тэгтэй тэнцүү байх ёстой гэдэг нөхцлөөр ингэж бичнэ. За гэхдээ манай хүүхдүүд нөгөө хөшүүргийн нөхцлийг шууд ингэ бичиж сурцсан байдаг тийм. За одоо динамикийн бодлогууд руугаа эргээд оръё. За 1 кг масстай бид 10 ньютон хүч зурагт үзүүлснээр үйлчлэнэ гэж байна. За энэ 1 кг масстай бид энэ 10 ньютон хүч яг энэ 30 градусын чиглэлээр үйлчилж байгаа. Үрэлтийн коэффициент нь 0.5 бол үрэлтийн хүчний хэмжээг олно гэж байна. За энд синус 37 градус өгөгдсөн, косинус 37 градус нь өгөгдсөн байна. За тэгэхээр нөгөө түрүүний ярьснаар
хүчээ проекцлно. За хүч. За тэгэхээр энэ x тэнхлэгийг авчихъя. За ингээ x тэнхлэг. За босоо тэнхлэг нь y тэнхлэг гэж авъя. За мэдээж энэ ачаанд хүндий хүч mg үйлчлэнэ. За тулгуурт үйлчлэх реакцийн хүч n үйлчлэнэ. За тэгээд үрэлтийн хүч хөдөлгөөний эсрэг зүгт үйлчлэнэ. За энд хурдтгал олгож байгаа хүч юу ах нь вэ? Тэгэхээр хэрвээ энэ би хурдтгалтай хөдлөх юм бол хурдтгал олгож байгаа хүч нь f косинус альфа болох нэ. За тэгээд энд яах вэ гэхээр одоо энд хүчээ проекцлээ. За бид нар юуг олгож байгаа вэ? Үрэлтийн хүчийг олно. За үрэлтийн хүч гэдэг чинь юу байдаг вэ гэхээр үрэлтийн хүч бол ерөөсөө үрэлтийн коэффициентийг реакцийн хүчээр үржүүлсэн үржүүр байдаг. За ингээд хүч нөгөө вектор хэмжигдэхүүн учраас дандаа проекцлж тоо утгаа авдаг гэдэг бид нар өмнөх хичээл дээр ярьсан да. За тэгэхээр энэ хүч маань реакцийн хүч аль хүчтэй тэнцүү байх вэ гэхээр энд одоо тооллын ихээ авчээ тийм үү. За тэгвэл n хүч маань аль хоёр хүчтэй тэнцүү байх вэ гэхээр mg хүчтэй тэнцүү. За тэгээд мөн аль уу? Одоо энд хэрвээ бид нэр энэ f хүчээ одоо проекцлах юм бол энэ f хүчний y тэнхлэгийн дагуух проекц нь f синус альфа болчихно. Тэгэхээр энэ mg f синус альфа гэдэг хүчтэй тэнцүү n. За тэгээд орлуулчих. Тэгэхээр үрэлтийн коэффициент нь 0.5. За mg гэдэг чинь хэдүү? 1 кг. За g нь 10 гээд 10 ньютон. F хүч 10 ньютон гэ өгөгдсөн. За тэгээд синус альфа нь 0.6 гээд синус 37 градус нь 0.6 гэдэг өгөгдсөн байгаа. За ингээд бодохоор энэ хэдүү гэхээр 8 ньютон гарч байгаа. За тэгэхээр бидний зөв хариулт яах нь вэ? Е хариулт байх нэ. За одоо энэ ийм бодлогыг хөндрүүлсэн жишээнүүдийг үзье. За энд нэг хэлбэрхэн бодлого ороод ирсэн. 4 кг масстай би А цэгээс анхны хурдгүй хөдлөв гэж. За энэ А цэгээс ингээ анхны хурдгүй хөдлөсөн. Би Б цэгээс С цэгийн хооронд үрэлтгүй хэсгээр яваад гарахад хурд нь 8 м/сек болов гинэ. Замын энэ үрэлттэй хэсэг юм бэ. Энэ B, C хэсэг үрэлттэй хэсэг юм байна. За бусад хэсэг нь бол үрэлтгүй. Үрэлттэй хэсгийг ингээд барзаараар тэмдэглэж. Үрэлттэй хэсгээр яваад гарахад хурд нь 8 м/сек болов. Замын үрэлттэй хэсэгт энергийн хэдэн хувийг алдсан бэ гэж. За энийг яаж бодох вэ гэхээр нөгөө л энергиэрээ бодно тийм үү? Энергиэрээ бодъё. За эхлээд яг 5 м өндөрт байхдаа би ямар энергитэй байх вэ гэхээр потенциал энергитэй байна тийм ээ. Потенциал энергитэй байна. За энд С хэсэгт ирэхээр ямар энергитэй байх вэ? Кинетик энергитэй байна гэсэн. За тэгэхээр 5 м өндөрт потенциал энергитэй байна. Потенциал энергийн хэмжээ mgh. За 4 кг-ыг үржих нь 10 м/сек². Үржих нь 5 м гээд хэдүү 200 жоул. За тэгэхээр анх 200 жоул энергитэй байсан. Кинетик энергитэй байсан. Энэ 200 жоул кинетик энергиэрээ доошоо өнхөрсөн. За тэгээд B-гээс C хэсэгт үрэлттэй хэсэгт яваад зарим энерги алдсан байгаа. Зарим энерги алдсан. Энд үрэлтийн хүчинд зарцуулсан. За ингээд одоо энд ирэх үеийн кинетик энергийг болъё. За 8 м/сек хурдтай болсон. За тэгээд яг нь 4 кг массыг үржих нь 8 м/сек-ийн квадрат хуваах нь 2 гээд 128 жоул. Тэгэхээр яг нь анх 200 жоул энергитэй байсан. Дараа нь 128 жоул энергитэй болсон. Тэгвэл хэдэн жоул энерги алдсан байх нь 72 жоул энергийг алдсан байна. Энерги алдагдал. Тийм учраас сөрөг тэмдэгтэй боллоо. За тэгвэл бид нар нөгөө хэдэн хувийг алдсан бэ гэж шүү дээ. Одоо хувиа олъё.
Тэгэхээр яах нь вэ? Анх 200 жоул энергитэй байсан 72 жоулаа алдсан. За тэгээд яах нь 100 жоулаар 100%-аар үржүүлээд өгөхөөр анх байсан энергийнхээ 36%-ийг алдсан байна. Зөв хариулт нь D хариулт. D хариулт байна. За одоо түрүүнийхээ бодлогын жоохон хүндэрсэн хэсэг рүү оръё гэсэн тийм ээ. За 30 градусын налуу хавтгай оройд бэхэлсэн эргэвч дээгүүр тогсон утасны үзүүрүүдэд M1 нь 3 кг, M2 нь 2 кг ачааг бэхлэв. M2 масстай ачаа ба гадаргуугийн үрэлтийн коэффициент нь 0.2 болно. Энд яах нь үрэлт үүсэх нь байна. За хүндийн хүчний хурдтгал нь 10 м/сек квадрат. За язгуурын дээр 3 1.7-оор аваа гэдэг хүрэгдсэн байна. За тэгэхээр нөгөө бидний зургаад одоо зураад хүчээ проекцлээ шүү дээ. За тэгэхээр олох зүйл нь юу аах вэ? Налуу хавтгаагаас M2 масстай бид үйлчлэх реакцийн хүчийг олно. Энэ N-ийг олно. Ачаануудын хурдтгалыг олно. Дараа нь хөдөлгөөн эхэлснээс хойш 5 секундын хугацааны дараах ачаануудын хурдыг олно. За ингээд бодъё. Тэгэхээр ингээд нэг энэ эргэвчэд ингээд холбогдсон хоёр ачаа байна. За M1 нь 3 кг, M2 2 кг учраас энэ би хаашаа хөдлөх вэ? Доошоо хөдлөнө. Доошоогоо хурдтгалтай хөдлөнө. За хүчээ проекцлээ. Тэгэхээр M1 масстай бид ихц доош үйлчилсэн хүндийн хүч үйлчилнэ, мөн дээшээ татах утасны татах хүч үйлчилнэ. За M2 масстай бид ямар хүч үйлчлэх вэ гэхээр ихц доош чиглэсэн хүндийн хүч үйлчилнэ. Энэ байна. Тийм ээ? Ихц доош чиглэсэн хүндийн хүч. Энэ байна тий. За M2G. За энд юу үйлчлэх вэ? Утасны татах хүч ийшээ үйлчилнэ. Үрэлтийн хүч хөдөлгөөний эсрэг үйлчилнэ. За тэгээд тулгууртай үйлчлэх реакцийн хүч үйлчилнэ. Тэгэхээр M2 биеийн хувьд хөдөлгөөний тэгшдэглийг авч үзэхдээ хүчээ проекцлох юм байна тийм үү? За тэгэхээр энэ түүнд яг хөдөлгөөнийхэн дагуу X тэнглэгээ аваад перпендикуляраар Y тэнглэгээ авчих юм. За одоо хүчнүүдээ бичье. За тэгэхээр энэ хүчээ эхлээд вектор хэлбэрээр нь бичье. За M1 масстай бид зөвхөн 2 хүч үйлчилж байгаа шүү дээ. M1G T гэсэн 2 хүч үйлчилж байгаа. За энд яагаад вектор хэлбэрээр байна гэхээр бид нар ерөөсөө зүгээр хүчээл ийм хүч үйлчилж байгаа гэд вектор хэлбэрээр бичиж байгаа. За M2 масстай бид болохоор ямар хүч үйлчилж байгаа вэ гэхээр M2G буюу хүндийн хүч үйлчилж байгаа тийм үү? За хүндийн хүч үйлчилж байгаа, утасны татах хүч үйлчилж байгаа, реакцийн хүч үйлчилж байгаа, үрэлтийн хүч үйлчилж байгаа. За одоо энэ нэгдүгээр биеийнхээ хувьд хүчээ проекцлээд бичье. За нэгдүгээр биеийн хувьд одоо нөгөө координатын тэнхлэг авч проекцлах шаардлага байхгүй. Зөвхөн нэг тэнхлэгийн дагуу үйлчилж байгаа 2 хүч. За тэгэхээр нөгөө MA буюу хурдтгал F тэнцүү MA буюу Ньютоны 2 дугаар хууль хурдтгал олгох хүчээ бичье. Тэгэхээр энэ би хаашаа хөдөлж байгаа вэ гэхээр доошоо хөдөлж байгаа. Тэгэхээр яах нь M1G-гээс хасах нь T. За энд нэг юм тохиолдол нөгөө нэг утсанд үйлчилсэн учраас T буюу утасны татах хүчнүүд адилхан. За дараа нь 2 дугаар бид үйлчлэх M2 масстай бид үйлчлэх хүчээ проекцлээ. За X тэнхлэгийг хөдөлгөөний дагуу авсан байгаа. За хөдөлгөөний дагуу хурдтгал олгож байгаа хүч M2A дээшээ хөдөлж байгаа тийм үү? За хаашаа тэгэхээр T гэсэн хүч бол хөдөлгөөний дагуу чиглэлтэй байна. Нэмэх тэмдэгтээ M2G синус альфа буюу энэ хүндийн хүчний проекц нь энэ ишээ тийм ээ. За тэгэхээр нэмэх тэмдэгтээ за юу бишээ хөдөлгөөний эсрэг байгаа учраас хасах тэмдэгтээ энд зөвхөн утасны татах хүч л энэ биеийг татж байгаа тийм ээ. За үрэлтийн хүч мэдээж байнга хөдөлгөөний эсрэг чиглэлтэй байдаг. За тийм учраас хасах тэмдэгтээ. За одоо Y тэнхлэгийн дагуу N хүч маань
реакцийн хүч маань юутэй тэнцүү байх вэ гэхээр M2G косинус альфа буюу M2G хүчний нөгөө Y тэнцвэрийн дагуух проекцтэй тэнцвүүгээд M2G косинус альфа гэхээр энэ хэдүү одоо тоо утгаа орлуулчих. Бидний даалгавар реакцийн хүчийг олох хэрэгтэй байсан. За 2 кг за 10 м/сек квадрат косинус альфа 0.866 гээд 17 ньютон гарчиж байгаа. За тэгэхээр бидний тэгээд дараагийнх нь даалгавар олъё. За үрэлтийн хүчийг олох юм байна. Үрэлтийн хүч нь хүч түрүү ярьсан тийм ээ. Үрэлтийн коэффициентийг реакцийн хүчээр үржүүлсэн үржүүр байдаг гээд 0.2-ыг үржих нь 17 ньютон гээд 3.4 ньютон болчихж байгаа. За одоо хоёр дахьт нь хурдтгалыг олох байсан. Тэгэхээр энэ хоёр ачааг нэг утсанд дүүжилсэн учраас хурдтгалууд нь ижил гэж үзнэ. А1, А2 нь тэнцвүүгээд А гэд тэмдэглэсэн байгаа. За тэгэхээр хурдтгалыг олохын тулд 1, 2 гэсэн тэгшдэглийг нэмье. За энэ байна. Энэ нэгдүгээр тэгшдгэл, энэ хоёрдугаар тэгшдгэл яг хөдөлгөөний дагуу явж байгаа хоёр тэгшдгэлийн хооронд нэмчихье. За тэгэхээр энэ А нь хаалтны гадна гараад M1 дээр нэмэх нь M2 болон за тэнцвүүгийн тэмдгийн баруун гар талд байгаа Т хүчнүүд нэг нэмэх нэг нь хасах байгаа учраас устчих нь. За тэгэхээр яг M1G-гээс хасах нь M2G синус альфа, хасах нь F үрэлтийн хүч. За одоо яг энд бүх зүйл нь өгөгдсөн байгаа тийм үү? За 3 кг 2 кг гэдээ өгөгдсөн. Энд M1G нэмэх. За тэгээд M2G синус альфа. За тэгээд энэ хэдүү энд үрэлтийн хүч чинь 3.4 гарсан тийм ээ. 3.4 гарсан. За ингээд бодохоор энэ хэдүү 16 гарчиж байгаа. 16.6. За тэгэхээр бид нэр юу олох ёстой байсан бэ гэхээр хурдтгалыг олох ёстой байсан. За тэгээд эндээсээ хурдтгалаа олохоор бид нар хэдэд хуваах нь 5 кг товно. За би энд нэгжээ бичсэнгүй. Нэгжээг бол заавал бичиж явах хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр 332 м/сек квадрат гэж байгаа. За ингээд энэ бодлого ингээд дуусч байгаа. Тэгэхээр хамгийн гол нь хүчээ яг зөв проекцлол байгаа. За дараа нь яг хурдыг олох байсан. За бид нар хурдны тэгшдэглэн бидэн тийм ээ. Б тэнцүү B0 дээр нэмэх нь АТ гээд анхны хурд 0. За тэгээд А нь 332 м/сек квадрат. За хугацаа нь 5 секунд гэхээр 16.6 м/сек. За ингээд энэ бодлогыг бодчихлоо. За дараагийн бодлого. 1 кг M1 нь 1 кг M2 нь 4 кг масстай биеүүдийг үл сунах хөнгөн утсаар холбон зурагт үзүүлснээр ханад бэхэлсэн үл хөдлөх эргэвч ашиглан хэвтээ гүлгэр гадарга дээр давхарлан байрлуулжээ. Биеүүдийн хоорондох булсгын үрэлтийн коэффициент нь 0.3. Хүндээ хүчний хурдтгал нь 10 м/сек квадрат. За тэгээд M2 масстай биед 9 ньютон хүч зурагт үзүүлснээр хэвтээ чигт үйлчлэн гэж байна. За тэгэхээр энэ M2 масстай биеийг ийш нь 9 ньютон хүчээр татгана. Тэгэхээр яг энэ биеийг ийшээ татахаар энэ бие ийшээгээ татагдана. Ингэж хөдлөх нь байна. За дахиад хүчнүүдээ проекцлэе. За тэгэхээр энд мэдээж хоёуланд нь яг тулгууртаа үйлчлэх реакцийн хүч, энэ үйлчлэл нь үрэлтийн хүч эсрэг чиглэнэ. Энэ би ийшээгээ хөдлөхөөр үрэлтийн хүч эсрэг чиглэнэ. За тэгээд энэ би ийшээ хөдлөхөөр үрэлтийн хүч муу яг ийшээ эсрэг чиглэнэ. За ингээд хүчнүүдээ яг проекцлж. За энэ тод хар нь болохоор миний битсэн. За энэ жижиг энэ бүдэг болохоор цаанаасаа өгөгдсөн өгөгдлүүд шүү. За ингээд хүчээ проекцлоо зурчие. За тэгэхээр хүчийг одоо би вектор хэлбэрээр нь бичсэн байгаа. За бид нар юу болох вэ? M1 масстай бид үйлчлэх реакцийн хүчийг болно. Гадаргаас M2 масстай бид үйлчлэх реакцийн хүчийг болно.
M1 мастай бид үйлчлэх гулсгын үрэлтийн хүчийг олно. M2 мастай бид үйлчлэх гулсгын үрэлтийн хүчийг олно. Дараа нь M1, M2 мастай биеүүдийн хурдтгалыг олно. Дараа нь M1, M2 мастай биеүүдийг холбосон утасны татах хүчний хэмжээг олно. За одоо ингэж бодоод явъя. За тэгэхээр яах нь вэ? M1 мастай бид үйлчлэх реакцийн хүч мэдээж юутай тэнцв. M1G энд бол нөгөө хүч мөч поригцлохын шаардлага байхгүйсэн тийм ээ. За шууд M1G-гээд 10 ньютон. За дараа нь M2 мастай бид тулгуураас үйлчлэх реакцийн хүч. Тулгуураас гэхээр бүр доороос нөгөө M1 бие мастай биеийн доор M2 мастай бие байгаа. Тэгэхээр энэ хоёр биеийн масс яах вэ? Нэмэгдэж ирнэ. За тэгээд 30 ньютон гарч байгаа. За 3 дахь нь M1 масстай бид үйлчлэх үрэлтийн хүчгээ. За бид нэр E1 үрэлтийн хүч бол нөгөө үрэлтийн коэффициентийг реакцийн хүчээр үржүүлсэн үржүүр байдаг гэд бид нэр түрүү ярьсан. За үрэлтийн коэффициент өгөгдсөн. Үрэлтийн хүч нь реакцийн хүч нь 10 ньютон гэж өгөгдсөн. Ингээ 3 ньютон. За дөрөвдүгээр нь нөгөө хоёрдугаар бид үйлчлэх үрэлтийн хүч. За энэ хоёр нөгөө нэг ийм хоёулаа ижилхэн ингэж нөгөө хөдөлж байгаа учраас үрэлтийн хүчнүүд нь адилхан байна гэд ингээд 3 ньютон гарчиж байгаа. За дараа нь яах вэ гэхээр бид нэр юу олох вэ? Хурдтгал олно. За тэгэхээр хурдтгалыг олохоор нөгөө бие яах нь хүчээ поригцэлсэн байна. За M2 мастай бид хурдтгал олгож байгаа хүч нь F хүч. За тэгээд яах нь 9 ньютон хүчээр татж байгаа. За мэдээж үрэлтийн хүч эсрэг чиглэн. За тэгээд утасны татах хүч энэ чинь нөгөө хоорондоо холбогдсон байгаа. Утасны татах хүч эсрэг чиглэлтэй байгаа. За дараа нь хоёрдугаар бид болохоор утасны татах хүч үйлчлэн. За тэгээ үрэлтийн хүч эсрэг үйлчлэн. За F хүч болохоор зөвхөн хоёрдугаар M2 масстай бид үйлчилж байгаа учраас энд орж ирж байна. Энд бол F2 хүч байхгүй шүү дээ. Энэ утсандаа татагдчихж байгаа тийм ээ. За ингээд яг түрүүнийхээ бодлого шиг энэ хоёр нэг утсанд холбогдсон ачаанууд учраас хурдтгал нь адилхан гэж утсан. За ингээд яг 1 2 гэсэн тэгшдэглээ нэмээ. M1 дээр нэмэх нь M2. За тэгээ энд юу ах нь F F-с хасах нь F2 үрэлт, F1 үрэлт гээд Т-нүүд нь хураагдчихна. За ингээд 3А 9 ньютон хасах 3 ньютон хасах 3 ньютон гээд хэдв 3 ньютон гарчиж байгаа. За тэгэхээр эндээс ингээ хураагдаад А нь 1 м/сек квадрат. Тэгэхээр энэ хоёр бие 1 м/сек квадрат хурдтгалтай хөдөлгөнэ. За одоо нөгөө утасны татах хүчийг олно. Тэгэхээр утасны татах хүчийг олохын тулд бид нэр айлч тэгшгэлд нь орлуулчих болно. Яг тэгвэл бүгдийг нь мэдж байгаа. За хэлбраар нь 2 тэгшгэлдээ орлуулчих. За тэгэхээр масс тэ 1 хурдтгал 1 тийм үү. За тэгээд яах нь энд утасны татах хүч тэгээ хасах нь үрэлтийн хүч нь 3 гээд. За ингээд яах нь Т нь 4 ньютон. За утасны татах хүч 4 ньютон гэж гарч байгаа. За тэгэхээр ерөөсөө динамикийн бодлого одоо нөгөө механикчин кинематик динамик гэд хоёр хэсэгт хуваагдаж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр динамикийн бодлогыг бодоход ерөөсөө л энэ хамгийн чухал нь энэ хүчээ зөв поригцлоод нөгөө нэг тэнхлийн дагуу хүчнүүдийг нэмэх байгаа. За би нөгөө кинематикийн бодлогын талаар нэг хэдэн томьёонууд хэлээд өгье гэж бодсон. За тэгэхээр кинематикийн хувьд нөгөө нэг бид нар чинь хурдтгал зам шилжилт олдог шүү дээ тий. Кинематикийн хувьд. За тэгэхээр энд нөгөө нэг юм өнцөг үүсгэн шидэгдсэн биеийн хөдөлгөөнийг авч үзье. Тэгэхээр энд ингээд анх B0 гэсэн хурдтай шидэгдээд яасан гэхээр энд унсан ийм биеийн хөдөлгөөнийг авч үзье. Тэгэхээр энэ хөдөлгөөнийг тайлбарлахад ер нь кинематикийн баг бүх бодлогууд адыг тайлбарлалцдаг. Тэгэхээр энэ биеийн хөдөлгөөний
тэгшгэл энэ вэ тийм үү? S тэнцүү B0 T дээр нэмэх нь AT квадратыг баах нь 2. За ингээд энэ вектор хэлбэрээр нь бичсэн байгаа. За энд тэгэхээр энэ би яг нөгөө G гэсэн хурдтгалтай хөдөлж байгаа тийм үү? G x доошоогоо G. Тэгэхээр хүчийг энэ яг G-г проекцлох юм бол Gx буюу x тэнхлэгийн дагуух проекцэн тэгтээ тэнцүү. За тэгээ зөвхөн яг y тэнхлэгийн дагуу л хөдөлнө гэсэн хурдтгалтай утгатай байна гэсэн үг шүү дээ тийм ээ. За тэгэхээр нөгөө хурдны тэгшгэлээ бичгээр B0 дээр нэмэх нь AT. За энийг бас вектор хэлбэрээр нөгөө нь бол бичиж болно. За ингээд ерөөсөө л гол тэгшгэлүүд байгаа. За тэгэхээр нэг чухал зүйл нь B0 гэсэн хурдыг проекцлах. Яг нөгөө түрүүний динамикийн тэгшгэл шиг B0 чинь нөгөө өөрөө B хурд чинь чиглэлтэй вектор хэмжигдэхүүн учраас хурдыг проекцлах нь чухал байгаа. За тэгэхээр проекцлахын тулд тэнхлэгүүдээ авъя. За энд яг хэвтэй тэнхлэгийн дагуу x тэнхлэг, босоо тэнхлэгийн дагуу y тэнхлэг гэж тэмдэглэчихье. Тэгэхээр B0x нөгөө тэгш өнцөгт гурвалж үүсэж байна. Энэ ямар нэгэн альфа өнцөг үүсгэн шитгэгдсэн гэж байгаа. Тэгэхээр ингээд энэ тэгш өнцөгт гурвалж үүсэж байгаа. Тэгэхээр энэ өнцөг альфа гэж үзвэл B0x чинь B0 косинус альфа. Нөгөө тэгш өнцөгт гурвалжин дээр синус косинусын харьцаа бичиж байна. B0y нь B0 синус альфа болчихж байгаа. За тэгээд яах вэ гэхээр энэ хурд за энэ бол юу ах байсан юм байна. Энэ хэсэг бол яг уу гэхээр энэ хэсэг энэ хүч маань ямар энийг би проекц хэлбэрээр нь бичиж да. Яач вэ? Энийг эшн оруулаад вектор хэлбэрээрээ бичигдэх ёстой тийм үү? Энэ бол вектор хэлбэрээр бичигдэх ёстой. За ингээд бас яг уу вектор байх ёстой. Бас яг уу вектор байх ёстой тийм ээ. За тэгэхээр одоо ингээд бичгээр бид нар яах ёстой вэ гэхээр хурдаа бас яг уу x тэнхлэгийн эцсийн хурдаа тийм үү? Эцсийн хурдаач юм уу те одоо жишээлбэл энд байх үеийн хурдыг явах гэхээр бас проекцлох ёстой. X тэнхлэгийн дагуу B0 косинус альфа тийм үү? X тэнхлэгийн дагуу ягаад гэвэл нөгөө нэг эн чинь дэгүүр шулуун замын хөдөлгөөн болчихно шүү дээ. За Y тэнхлэгийн дагуу болохоор нөгөө нэг x доош G хурдтгалтай хөдөлгөөн учраас нөгөө GT гэж бичигдэж ирж байгаа. Тэгэхээр бид нэр энэ B0 B тэнцээ B0 дээр нэг AT гэсэн энэ хурдыг яаж ийн X, Y хоёр тэнхлэгийн дагуунд проекцлаад биччихлээ. За энд болохоор нөгөө G нь тэгтээ тэнцүү шүү дээ тийм ээ. За тэгээ орхицсон. За тэгэхээр ерөнхий хурдыг олох юм бол яг уу хурд гэдэг бол нөгөө тэгш өнцөгт гурвалжин дээр Пифагорын теорем бичих юм бол ерөнхий хурдыг олох юм бол bx-ийн квадрат нэмэх нь by-ийн квадрат гэж болно. Яг гэвэл одоо энд бас бид нар бичиж чадна тийм үү? B0 хурдыг олох юм бол тэгш өнцөгт гурвалжны тэгш өнцөгт гурвалжны B0 чинь нөгөө гэрт нуусан. За энэ яах нь B0x B0y нь 2 катет нь болчихно. За ингэж бичиж болно. За тэгэхээр нөгөө S-ээ бод бичээ. S чинь шилжилт маань вектор хэмжигдэхүүн байгаа шүү дээ. За тэгвэл SX Y-гээд SY-ийг SX-ийг X гээд SY-ийг Y гээд тэмдэглэчихье. За тэгвэл яах нь вэ? Одоо хоёр тэнхлэгийнхээ дагуу шилжилттэй проекцлж
бичгэнэ ш. Тэгэхээр яах нь x тэнцүү b0 косинус альфа t тийм ээ. Яагаад гэвэл ийшээгээ хурдтгалгүй хөдөл. За y тэнхлэгийн дагуу болохоор хурдтгалтай хөдөлнө. Гэхдээ g-д удаашрах хөдөлгөөн учраас хасах тэмдэгтэй хурдтгал g гэсэн хүнтэй хүчний хурдтгалтай хөдөлнө. Тэгээд b0 синус альфа t хасах нь gt квадратыг хуваах нь 2 гэж байгаа. За одоо хурдтгал гэдэг нэг ойлголт ороод ирнэ. За хурдтгал гэдэг бол бас мөн вектор хэмжигдэхүүн. За тэгэхээр бид нормал хурдтгал, тангенциал хурдтгал гэсэн хоёр хурдтгал үүсдэг. За би яг энд А цэг дээр байна гэж үзье. Тэгвэл яг уу энэ тойргийн төв рүү чиглэсэн нормал хурдтгал буюу нөгөө төв тэмүүлэх хурдтгал. За тэгээд яг уу энэ тарихторт нь шүргэгчээр тангенциал хурдтгал үүсдэг. Нэг нь болохоор хөдөлгөөний тоо хэмжээг заадаг, нэг нь болохоор яг уу чиглэлийн заадаг ийм хоёр хурдтгал байгаа. За тэгэхээр яаж вэ? Энэ А хурдтгал энэ байна тийм үү? За энд. За тэгэхээр яг энэ хурдтгалыг бас яаж олдог вэ гэхээр хурдтгал вектор хэмжигдэхүүн. За тэгэхээр хурдтгал гэдэг бол нормал хурдтгал, тангенциал хурдтгал хоёрын вектор нийлбэр байдаг. За хэрвээ бид нар тоо утгаа олъё гэх юм бол энэ гурвалжингаас энэ гурвалжингаас яг уу АН-ийн квадрат нэмэх нь А5-гийн квадрат гэдэг. Ингээд нормал хурдтгал, тангенциал хурдтгал хоёрын квадрат зэргийг нэмээд тэгээд язгуур гаргасан. Ингэж олж болдог. Тэгэхээр хурдтгал хоёрыг мөн ингэж тэгшүнцэгт гурвалжингаас ингэж олж болдог. За цаашаа. За тэгвэл яг ийм бодлогын үед хамгийн их өндөр төөрөх үед тийм үү? Хамгийн их өндөр төөрөх үед B-Y нь тэгтээ тэнцүү. Хурдны Y тэнхлэгийн дагуух проекц нь тэгтээ тэнцүү болчдөг. За ингээд B-Y-г бид нэр B0 синус альфагаас хасган G-тэй гэж үзсэн. Энэ тэгтээ тэнцүү болчихно. За тэгтээ тэнцүү болоод энэс бид нэр T хугацааг болвол хөөрөх хугацаа болж байгаа гэсэн. За хөөрөх хугацаа B0 синус альфаг хуваах нь G. За тэгээ ийм томьёо байдаг шүү дээ тийм ээ. За түрүүн бид нар бас нэг бодлогон дээр ийм томьёог ашигласан. Гэхдээ энэ нөгөө хэрвээ шууд унж байгаа бол тийм үү нөгөө биш унж байгааг энэ өнцөг үүсгээгүй бол ядгүй шууд л нөгөө B0 G гэдээ авчдаг тий. За тэгвэл хөөрөх өндрийг болъё. Тэгвэл хөөрөх өндөргөө H максимум гэдэг тэмдэглэжээ. За эн чинь юу болох нь вэхээр Y болчин тий. За тэгэхээр энэ нөгөө хөөрөх хугацаагаа энтэй орлуулчих. B0 синус альфаг хуваах нь G, хасган GT квадратыг хуваах нь 2 гээд T-ийн квадрат гэдэг. За ингээд бодохоор энэ чинь нөгөө B0 квадрат синус квадрат синус 2 альфанууд болчихж байна. Тэгэхээр ингээд эмэгтгээд бодохоор H максимум нь B0-ийн квадрат синус 2 альфаг хуваах нь G. За ингээд H максимум буюу хөөрөх өндрийг ингэж болж байгаа. За ингээд эргэж газарт унах үед яг уу Y нь тэгтээ тэнцүү болчихно тийм ээ. Y тэгтээ тэнцүү болчихно. За эндээс яг уу T-гийн тэгтээ тэнцүүгээ T-г хаалтны гадна гаргачихаар 2 T1 T2 гэсэн 2 T болдно. За T1 тэгтээ тэнцүү энэ бол мэдээж манай шийд биш. T2 нь болохоор 2B0 синус альфаг хуваах нь G. Энэ болохоор нисэлтийн хугацаа гэж байгаа. За тэгэхээр одоо энэ нөгөө нормал тангенциал хурдтгалууд гэдэг байгаа. Яг нэг тухайн үед тухайн агшин дах нормал хурдтгал, тангенциал хурдтгалуудыг олоо гэх юм бол энэ томьёогоор бодно. За тэгэхээр энд яг энэ цэг дээр авъя. Яг энэ цэг дээр авъя. Тэгэхээр ингээ бууж байгаа шүү. Ингээ бууж байгаа. За тэгвэл яг энэ цэг дээр тойргийн төв рүү чиглэсэн нормал хурдтгал нөгөө тарихтор чүргэгчээр чиглэсэн тангенциал хурдтгал чиглэнэ. Игц доош G хурдтгал байгаа. За тэгэхээр ингээд нэг бас нэг ийм гурвалжин үүсчихэж байгаа. Хоёр тэгшүүнцэгт гурвалжин үүсчихэж байгаа. За тэгвэл хурдаа авч үзье. За хурд гэдэг түрүүн бид нар ярьсан тий. Хурдыг энэ бид нар нөгөө хурдыг яасан X тэнхлэгийн дагуу BX, Y тэнхлэгийн дагуу B, Y гэдэг хурдаа проекцлоод авсан байгаа шүү дээ. За тэгвэл яг тарихторын дагуу хурд маань
чиглэж байгаа тийм үү? Тархиторын дагуу B хурд чиглэж байгаа. Тэгэхээр хурдны хувьд яг ингээд нэг юм 2 гурвалжин гараад ирв. Энэ. За ингээд энэ ингээд нэг ийм гурвалжин энд дахиад ингээд ийм гурвалжин. За хурдтгалын хувьд энэ улаанаар тэмдэглэсэн нэг ийм гурвалжин дахиад ийм гурвалжин гараад ирлээ. За тэгэхээр ингээ энэ нөгөө төсөөтэй гурвалжны чанараар энэ үнцгийг энэ хурдтгалын гурвалжингийн энэ үнцгийг альфа гэх юм бол хурдны гурвалжин биш альфагийн бета. Хурдтгалын гурвалжингийн энэ үнцгийг бета гэж тэмдэглэжээ. Тэгвэл төсөөтэй гурвалжны чанараар хурдны гурвалжны энэ үнцгийг бас мөн бета гэж тэмдэглэж болно. За тэгэхээр эндээс тэгш үнцэгт гурвалжны синус косинус бичих юм бол нормал хурдтгал нь g косинус бета. Энэ g тийм ээ g тэгш үнцэгт гурвалжны нөгөө хувьд бичиж байгаа. За А5G синус бета болчихж байгаа. Тэгэхээр бета үнцгөө яаж олох вэ? Бета үнцгийг хаанаас олох вэ гэхээр бид нэр хурдыг мэдж байгаа учраас хурдны гурвалжингаас олж болно. За хурдны гурвалжин дээрээ мөн косинус синус бичих юм бол косинус бета чинь bx-ийг хуваах нь b, синус бета нь b y-ийг хуваах нь b. За энд нөгөө ийм модуль авцсан байгаа шүү. Яг гэвэл хурд юу нөгөө буурч байгаа бол яг юу биш үү тийм ээ сөрөг тэмдэгтэй байж болно шүү дээ. Тийм учраас модуль авсан байгаа. За тэгвэл ингээд хурдтгал ингэж проекцлж авдаг шүү. За тэгээ хөөр хүндэр гэсэн утгуудаа ингээд проекцлаад авчин. За тэгэхээр ерөөсөө ингээд дүгнээд хэлэхэд ерөөсөө кинематикийн бодлогонууд ерөөсөө түрүүний миний энэ тайлбарлсан энэ хоёр слайдны энэ томьёонууд энэ хурдтгал тийм ээ. За тэгээд шилжилт. За тэгээ энд яг нөгөө хөөрөх өндөр хамгийн их өндөрт гарах хугацаа нисэх хугацаа тэгээд тухайн агшиндах нормал тангенциал хурдтгалууд гэсэн энэ томьёогоор л тодорхойлогдно кинематик нь. За харин динамик нь болохоор ерөөсөө түрүүний ярьсан ерөөсөө л энэ динамикийн бодлогод болохоор ерөөсөө л хамгийн гол нь хүчээл нөгөө тэнхлэгүүдээ сонгож аваад хүчээ зөв проекцлох аль тэнхлийн дагуу ямар хүч үйлчилж байна. За тэгээд хурдтгал олгож байгаа хүчнүүд нь аль хүч байна. Энэ хүчийг зөв проекцлох л байгаа. Тэгэхээр энэ бол динамикийн бодлого тийм үү? За кинематик динамикийн бодлогуудын ялгаа бол ерөөсөө л энэ хэдийг л сайн тогтоодсон байхад болоо. За тэгээд өмнөх хичээлүүдээр бидний үзсэн түрүүний хичээлийн энэ хичээлийн эхлэлд ч бас үзлээ импульс олох. За тэгээд яг нөгөө хүчний момент хөшүүргийн нөхцлөөр олох энэ хідэн бодлогууд дунд л эргэлдэндээ. Тэгэхээр ерөөсөө энэ хідэн томьёогоо сайн тогтоогоо цээжлээд авчаарай. За ингээд өнөөдрийнхөө хичээлийг дуусгая. Анхаарал хандуулж оролцсонд баярлалаа. За бүх сурагчдаа Ештэй амжилт гаргахыг хүсье. За асуух зүйл байна уу? За асуух зүйл байхгүй бол ингээд хичээлээ дуусгачих уу? Өмнөх хичээлүүд нь хаана орд юм бол? Өмнөх хичээлүүд байгаа үстэй уянгаа. Байгаа. Юу файл цасан дотор байгаа ш та Discord-д очиод тэгэхгүй бол файл цэсэн дотор байгаа гэж.
Би рекордын буцаагаад аплод хийх гад өөрснөө үзэхгүй бол яагаад та Группийн байд юм болов. Юу гинэ? Групп ээ. Энэ Teams-ийн файл зэсэн дотор л байгаа тийм ээ оюунгаа? тийм ээ багш. За яг авах хүмүүс нь над руу мэйл хийчихээрэй за. Тэгээ би мэйлээр нь явуулъя. За баяртай би гарлаа. За. За баярлалаа агшаа баяртай. За баяртай.